За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Сахиус Сахиулуу подкаст эхэлж байна. Манай хоёр Сахиус. За тэгэхээр мэргэжлийн төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш, энэ жил музик студиогийн үүсгэн байгуулагч Гоо Маргад маань ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За мэргэжлийн төгөлдөр хуурч, багш, концерт мейстер Тэнгис маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Маш их баярлалаа. Өнөөдөр цаг заваа зориулж ирсэнд. За тэгээд баярлалаа. За тэгээ гоё чөлөөтэй ярилцъя те. Нэг бие барих шаардлага байхгүй. Энэ та хоёр ч хоёлаа багш юм биш үү? Тий, хоёлаа төгөлдөр. Хоёлаа төгөлдөр уурч тэгээд бас багш. Одоо энэ нөгөө энэ жил музик гэдэгт нь тий хамт багшлж байгаа. Тий. Би Тэнгисээс юм асууж байгаа. Энэ нөгөө концерт мистер гинэ. Энэ яг юу юм бол? За энийг л болохоор орчуулахаар хамсран хөгжимдөгч гэж манайхан их орчуулдаг. За ерөөдөө ихтэй ямар нэгэн тийм тогсон нэршил байхгүй. Яг юу гэдэг мэргэжлээ гэхээр төгөлдөр хуурч, төгөлдөр ураа тоглоно. Урд нь гоцлооч, солист буюу одоо хөгжимчин, дуучин. За тэрний ард нь одоо бэкграунд фон маягаар төгөлдөр уур тоглодог хөгжим. Давхар нөгөө хөгжим тоглодог хүн гэсэн үг юм тий. Дуучдын нэг юм юу гэдэг лээ тэр чинь нэг юм. Дуурийн дуулаач, уртын дуулаач. Тэгэхээр ард нь тоглодог л юу юм. Тий, одоо ингээ хөгжмөр ярих юм бол ингээ дуучин дуулж байхад ардталт нь нэг тоглодог л. Тий, хөгжим явж байгааг л ерөөсөө хөгжимдэр л хийж байгаа гэсэн. Тэгээ концерт мистер гэж нэрлэдэг юм шүү дээ. Зөвхөн төгөлдөр хуурдаг. Тэр тусдаа мэргэжил ахгүй бүр. Бүр тусдаа мэргэжил. Концерт мистер төгсөх, гоцлооч төгөлдөр уурчаар төгсөх. Өөр тусдаа. Өөр идэх. За. Ямар гоё юм те. За, манай Гоо Маргад багш мэргэжилтэй. Тэгэхээр концерт мастер биш гэсэн үг байна те. Би концерт мастер төгсөөгүй, гоцлооч төгөлдөр уурчаар төгссөн. Соёл урлагийн сургуулийн бакалавра. Тэгээд гоё багш болчихсон юм шүү те. Тий. Одоо нөгөө нэг гоцлооч мэргэжлэр төгссөн гэж байна шүү те. Дахиад давхар багшаар нь сурдаг үгүй юу? Үгүй яхаа гоцлоочор төгссөн бол ер нь багшлах хэрэгтэй байгаа. Тэгээ мастера бас хаашаа хамгаалаад илүү яхаа мэргэжлийг үнэлээд багшлаад явж болно. Тэнгүүт юу одоо Свисийг болохоор одоо ингээд соёл урлагийн сургуулийг хоёр янзаар төгсдөг байхгүй юу? Нэг нь концерт мастер, нэг нь гоцлооч. Тэнгүүт гоцлооч багшлах хэрэгтэй. Концерт мастер бол яг мэргэжлэрээ хөгжимчдийн ард тоглоод ингээд явнаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг концерт мастер нь бас л давхар багшилж болдог юм шүү дээ. Тийм болно. Гэхдээ яг хөө концерт мастер мэргэжлэрээ явахаар яг ялчгүй нөгөө багшлах зав байхгүй тэгээл нөгөө хөгжмийнхаа ард тоглоод хөгжмөдөл явж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Монголын нөхцөл яг ийм гоё хөгжмийн одоо нэг юм боловсрал алгаад те нэг юм гоё соёл төгөөгээ явж штэ та хоёр маань энэ хэр одоо бас л хүндрэл байдаг уу байгаа л ах та одоо ер нь хаанаа л Монголд гэхгүй л байдаг бах те тийм багшлах уу тийм яг хоо гэтээ амар тийм хэцүү энэ төр бол биш яг гоё надад бол гоё байдаг яа тэгэл одоо ингээл 5 настай хүүхд 7 настай хүүхд ямар ч хүүхд хөгжим мэдлэггүй те орж ирэл за багшаа ингээд хөгжим сурмаар байна гэтэнгүүт би тэр хүүхдийг доо нотыг заагаад өгч 7 нотын заагаад өгч хөгжим гэдэг юм сургаж чинь тэгээ тэр хүүхдийг хөгжим тоолдог болгочихж байна гэдэг надад бүр аяга гоё байхгүй яг хэцүү гэхдээ би өөрөө дуртай багшлах тэгээ хүмүүний сонирхолтой бас одоо манайхнаас чинь зарим нь төгөлдөр ураа хөгжмөө тоглоод явах сонирхолтой хүмүүс байгаа. Яг багшлаад явах сонирхолтой хүмүүс байгаа. Би одоо ангийнхаа нэг найзаас сонсчихсан байхгүй юу. Би ерөөсөө хүүхд заахгүй, төгөлдөр хөгжим заахгүйгээд би ингээд тоглож болсон гэд. Тэр бас яг ингээд хувь хүний сонирхолтой дургу. Тэгмэд би бол тоглохоос илүү багшлах дуртай. Ерөнхийдөө хүмүүстэй ажиллах нь илүү сонирхолтой байдаг. Тоглохоос илүү багшлах, заах дуртай болохоор ингээд ажиллаа. Манай одоо багш нар бас хамт найзууд болохоор дандаа тоглоно хажуугаар нь багшилдаг. Тоглох дуртай учраас. Тэгэхээр ингээд нэг юм гоё урлаг одоо уран сайхан энэ нэг юм одоо үгээр хэлэмгүй те. Та хоёр яагаад заавал энэ төгөлдөр хуур гэдэг нэг юм тодтолтой зүйл рүү яг анханасаа ингээд сонирхлоороо явсан уу эсвэл одоо эцэг ихэн ч юм уу те ингээл хүмүүс тэгдэг штэ за хүүхдээ ингээд боловсролны ингээ тгий гэдэг ч юм уу зүгээр сонирхоогүй та хоёр бүр яг мэргэжлийн төвшөнд очсон байгаа байхгүй юу тэгэхээр зүгээр сонирхож байгаад одоо яг сонирхож байгаа хүмүүстэй хэлэхэд заавал яагаад энийг сонгох одоо шалтгааныг хэлвэл юу гэж хэлэх вэ? За би бол ингэж боддیں۔ Яг урлагийг
яг хүнийг хүн одоо хүнлэг инэрэнгүү гэж одоо ярьдаг шүү дээ. Хүнийг яг хүн болгож байгаа зүйл бол урлаг юм аа. Одоо хүн амтнаас яг юугаар айлгах шинжтэй вэ те. Оюун ухаанаараа гэдэг шүү дээ. Тэрэн дээр бол яг хүнийг одоо хүнлэг сэтгэл одоо бус амтнаас ялгаруулдаг. За нэг жишээ ярих юм бол одоо амтнд ч гэсэн тэгээд нэг сайхан сэтгэл байхгүйгээд ярьж болохгүй шүү дээ. Дэлгэх байхаа. Тий одоо нэг ихийн хайр гээд зөндөлөнөд байгаа. Гэтэл за одоо амтан дээр бодоод үзэх юм бол нэг хоёр хүн за хоёр амтан ч юм уу те салж илаа. Нэг хайр сэтгэлээсээ болоод ч юм уу ингээд саллаа. Тэнгүүд нэг амтан тэрийг хараад юу ч бодогдохгүй шүү дээ тий. Тэнгүүд хүн тий одоо ямар нэг кино жүжиг үзээд тэр хоёр хүний хайрын түүх ингээд явж байгаа тэцүүлт нь хагцаа дуслаа. Хүн сүлд нь одоо харамсна эсвэл заримд ойлно ч юм уу тий. Тэнгүүд яг энийг зөвхөн урлаг л одоо бидэнд бий болгодог. Зүйл тэгэхээр ер нь бол яг хүн болгон урлагийн ямар нэгэн төрлөөр хичээллэж эсвэл сурж яах юм бол суралцах юм бол ер нь яг илүү хүнлэг инэрэнгүү сэтгэлтэй болно гэж би бол боддتي. Тийм. Би миний бодлол адилхан. Тэгээ бас нэг багаас нь суур хүмүүжлээс нь хөгжим сурган гэдэг чинь одоо хөгжим тал дээр төгөлдөр хурд дээр илүү ярих юм бол төгөлдөр хур илүү тархийг илүү хөгжүүлж өгдөг. Яагаад гэвэл хоёр гар, хоёр хөл тархи тэгээ зэрэг ажиллаж байдаг учраас илүү нарийн мэрэгжил рүүгээ ороод бас илүү хөгжүүлж байдаг байхгүй юу? Тэнгүүд сэтгэн бодох чадвар тийм хүүхдийн суух чадвар нэмэгддэг. Тэнгүүд бас бусдаас ялгарч байгаа энэ болохоор энэ хүмүүс одоо эцэг эхчүүд хөвчл юу гэж орж ирдэг вэ гэхээр хүүхдэд суулгаж сурмаар байна гэдэг. Эсвэл ингээ нэг зүгээр л нэг тоглодог урлагийн мэдрэмжтэй болгомоор гэдэг ч юм уу тий. Эцэг эхээ болгоны хүүхдээ яах хүсэл өрөөдөг. Тэнгүүд яг энэ хөгжим бодлыг би бол үнэхээр суулгаж сургадаг. Тэгээ бас сэтгэн бодох чадрыг аягүй сайжруулж чаддаг гэж. Тэр нэг юм гоо зүү мэдрэмжийг аягүй гой өндөр түвшинд өгдөг те. Яалтчгүй ингээд нэг юм урлагийн ч юм уу хүмүүсийг харахад нэг гоё нэг гоё ингээл аягүй гоё яг тэр нэг юм орчинд ороод ч юм уу тэр нэг тайзан дээр ингээд байгаа хүмүүсийг харахаар вау гэл аа гоё. Надад яг тийг санагддаг байхгүй. Тэгээ бас нэг яг нэг юм одоо нэг мюзикл гэдэг ч юм уу нэг одоо нэг тоглолтууд болдог штэ манай Монголд те тодорхой хэмжээний гоё хөгжимчүүд ингээд нийлээл тэр одоо юу гэдэг sorry би сайн мэдгүй байна. Ямар ч нэг тийм гоё тоглолт болдог. Тэгвэл тэрийг очиод үзэнгүүд л мэдээж та хоёр маань хоёулаа гоё юун дээр тайзан дээр гардаг хүмүүс штэ. Тэгэхээр яг надад яг тийг санагдсан байхгүй юу? Хүмүүс тэр нэг тоглолт дуусахад алга ташаад нэг юм баярлж байгаа мэдрэмж авдаг штэ. Надад яг эсэргээр заяа. Энэ зүгээр би яг өөр дөрөл ярьж байгаа шүү. Тэр концерт дуусаад тоглолт дуусаад хүмүүс алга ташиж хахад би нэг юм сонио жоохон хөнгөн гоногтой үлдчихдэг. Ингээл дуусчих. Тий нэг юм ингээд дуусчих байгаа ч юм уу. Яг юу гэдэг тэр өдөржингөө нэг юм бодол татдаг гэх юм уу. Тэр нэг юм хүнийг бас гоё хөгжмөөр тайвшруулад одоо юу гэдэг нэг юм юмыг бодогдуулаад ингээд хөлдөөдөг юм шиг байгаа юм л та тий. Нэг тухайн үед нь. Тэгэхээр би яг тэнд ингээд дахиж нэг юм авах гад үлдэж гин гэдэг бол бас тажгүй мэдрэмжтэй л байна гэсэн үг нэг юм гоё тодорхой хэмжээний мэдрээд өгсөн. Мэдэрч сонсож байна гэсэн. Би одоо юу гэдэг яг нэг юм хөгжим сонсоол ингэвэл хаяулна. Хүн болгол бас тэгтээ та хэд маань ч гэсэн яг тэгдэг бах те. Нэг юм баярлах, гуниглах нэг тийм мэдрэмжийг ингээд нэг хаяа нэг санаалдаг ч юм уу. Тийм тэрийг бол байнга л ерөөсөө хөгжмөөс авч байгаа. Тэгээд лаг хөгжимчд одоо Орос одоо Япон солонгос хөгжимчд ирэл одоо нэг манай сургууль дээр тэгэл одоо нэг тоглолтуудад тавьдаг. Тэгэл үзсний дараагаас ёо сурах юм их байгаа юм байна да гэдэг ингээд би бас тэгж ингээд жоохон сонирн болдог. Эсвэл би ч хийх юм их байна да гэдэг ч юм уу те ингээд тэр хөгжмийг сонсоод бас ийм гоё хөгжмийг хасан миний ингээд те би өөрөө хөгжимчээ хэрнээ заримдаа бүр ингээд зарим хүмүүсийг сонсоод яаж ингэж гоё тоглолтог байна гэж бодож бас гонглдог үе байгаа. Бас баярлах ч үе байгаа. Тэгэхээр бид нар бол тэр мэдрэмжийг бол байнга л авчдаг. Тий одоо тэгээд нэг сүүлийн үед сүүлийн үед ч гэдэг нэг амар дээр юм шиг. Тэр нь зөвөр ингэ сонсоод байхад монголчууд нэг хэсгийг нэг үе бодвол арай илүү тоглолт үздэг.
болсон гинэ. Тий, ер нь сүүлийн үед айгүй гоё тийм нэг юм урлаглаг болоод байгаа штэ. Тийм. Гэтэ би бол тэрийг яг миний зүг гэж бодож байгаа. Зарим хүмүүс л ингээд зүгээр наа чи худлаа нэг селфи хийгээл те зураг авахулаад ингээд худлаа хэлбэр талаас нь урлагийг одоо яаж сонирхож гин гэж аюух шүүмжлээд байна л да. Энийг би бол зөв гэж боддгоо. Ягаад тэгэхээр тэр хүн одоо мэдээж би ч гэсэн анх ингээд төрхтөө шууд ингээд бүгдийг мэдээж хөгжмөн мэдээж тийм тэр төрнөж авахгүй шүү дээ. Би бас ингээд багасаа яг адилхан суралцж байгаа. Яг тэгж чадаагүй одоо боломжгүйсэн сүүлэн сонирхож байгаа хүмүүс одоо ингээд зүгээр тэг хэлбэрдэж явах нь хүртэл одоо хэрэгтэй гэж би боддог. Ягаад ямар нэг удаа очино, хоёр удаа очино, дараагийн 3 дахь очихдоо дараа нэг зураг авах ш тий. Яг одоо энд нэр юу яваад байна? Би ч нэр энэ хөгжмийг энд тэгж тоглоод байсан. Одоо болохоор ингэж тоглоод байна гэдээ ядаж ялгааг нь сонсох ч юм уу. Яг тэр талаараа бол яг би бол хэрэгтэй л гэж боддог хүмүүсийн. Тийм. Яг л тийм шүү дээ. Одоо бүхэл юм тэр нэг юм бас л урлагт нэг өөрийн гэсэн дадлыг суулгаад байгаа байхгүй тий. Дахиж тийм дурлах нэг шалтгаанаа өөрөө үүсгээд байна шүү дээ. Яг хөө мэдгүй байж болно. Тэгээ очиод ингээд за энэ гэд нэг ингээ өнгөрчдөг тий. Зургаад аруулцдаг тий. Яг л зүг байхгүй. Айгу гоё тайлбар хэлж байна тий. Энэ үнэн. Ялч хүмүүс тэгээ шүүмжилдэг. Яг хөө шүүмжилсэн ч гэсэндээ тэрийг гоё очиж үзээд байг. Одоо тэгдэж штэ нэг чи эзэн их юм байсан. Ийм сонсдог байсан энэ. Чи эзэн их ингэдэг байсан юм байна тий. Та хэдэд бас нэг тиймэрхүү шүүмж орж ирэх үү? Тодорхой хэмжээнд орж ирдэг л ах та тий. Ер нь л бид нар чинь айгүй шүүмжлэх би зүгээр ингээд яг юугаар хараад тахад л яг тиймэрхүү шүүмжүүд явж ирлээ тэгэл. Тийм сошиалаар комент момент дээр. Яг бид нар урлагийн шин бид нар нэгт одоо тооноос гарч байгаа хөгжим мөжигээ сургууль сувс гэл ер нь би биний ерөөхдөө мэднэ хөгжимчд тийм учраас бид нар бол би бинийг бол нэгтгэхгүй зөвөр нөгөө нэг яг өөр нөгөө мэрэгчлээ хүмүүс ч юм уу би бинийгээ хоорондоо тех юмнууд гаргаад гарагдаад байдаг байхгүй тийм одоо нөгөө энэ төвлөр хуурчнаар гэл ингэнгүүт л дотроо эв нэгдэл нь бол гоё эв нэгдэлтэй байдаг хоорондоо өрсөлдөх юм бас гардаг бах та тий. Нөгөө хоорондоо байнга л өрсөлдөж шүү дээ. Байнга. Тэгээ тийм муухайгаар бол өрсөлдөж шүү дээ. Яг аюус чадраараа өрсөлдөн манай ингээл нэгдүгээр ангиас эхлээл тий чинь нэг шалгалт аван нүн тавина. Тэнгүүт тэгэл нэг ангийнхандаа өрсөлдөн. Би тэрнээс илүү гарч би тэрнээс доор нь орчиж гээл. Тэгэл өрсөлдөөн явбал байн явагдана. Тий. Тэгээд тэрнээс дараагийн шалгалтанд илүү сайн авах нь болт ч юм уу тий. Тэгэж юу нь бол байнга өрсөлдөг. Гэтэ тэгэж амар хар буруу санаж манж бол өрсөлдөхгүй. Тэгээд нэг тийм кинонууд байдаг үстэй. Би энэс өшөөг аавна. Шууд хорлоод ч юм уу тий. Нөгөө нэг ягаав нөгөө F4-үүдээ юу лээ Dream High. Тэр санаж нөө. Тэрэн дээр нөгөө нэг яг л тэр киног үзэж байгаад нэг ингээ урлагийнхаа ийм байт юм бах та. Яг тэр зүгээр нэг хэтрүүлэгтэй байхаа л та. Зүгээр нэг тиймэрхүү байдаг бодог гэж би боддог байсан. Аюу мэрсэр байгаа ер нь. Байгаа тий. Жижиг сайж. Тэр нарийн 80% үнэн. Ер нь л байгаа. Хэтрүүлэгтэй л болохоос. Та хоёр мань өртчих юм уу? Би тийм нөгөө шартаа март ерс байгаагүй. Би л өөрөө өөртөө сайжтал гэж боддогсэн. Одоо манай анги зэмгэд бол бас тийм хүмүүс байдаг байсан. Энэ нэрийг тавчлаа. Одоо би дараагийнх дээр гээл ингээл хөтлөө тавтаал. Тавцсан үг тавтаагүй. Гэл ингээл тийм нэг байна. Хийгээгүй. Гэр нь болгооройсэн үгүй аа. Тэгэл гэр аваад гараад тэр юм тий. Би болохоор өөрөө тийм их өрсөлдөөнж байгаагүй. Өөртөө л өөр хэмжээнд байдаг гэсэн болохоор өөрийнхөө төвшөнд яг гоё юм. Өөрийгөө ахиулаад өөртөө л яадаг гэсэн. Тэгээ би одоо сүүлээд одоо энэ хүмүүс балет их үздэг болсон байна. Балет их үздэг болсон байна. Одоо фантазиа гэдэг одоо оркестр байна тий. Иймэрхүү одоо юм хөгжиж байгаад би өөр айгүй баяртай байгаа. Яагаад гэвэл одоо хэдхэн жилийн өмнө 5-6 жилийн өмнө урлаг гэдэг юм хүмүүс нэг ойлгохгүй. Одоо балетийн судалт үрдгүү, жүжиг судалт үрдгүү байсан. Одоо л билет нь алтгаа хэлчихсэн шүү дээ. Тэрэнд бол үнэхээр баяртай. Айгүйх ойлгоод байна тий. Тэгээ манайхан бас нэрсээ очихоосоо өмнө ч юм уу тий. Ядч нөө театрын соёлд бас суралцмаар байна л та. Тэгэхгүй одоо ингээд би бас ингээд хаяа театрт очиж жүжиг дөр үзнэ. Тэнгүүт ингээд айгүй бас заримдаа бүдүүлэг айгүйх байдаг. Тэгэл уцаа гаргаж ирээ шууд флашлайт насаагаал бичлэг хийгээл нөгөө нэг лазерддаг хүмүүс нэг араас нэг лазертаа тагч. Нэмэргүү. Тэгэл чанга араал. Тэгэл чипсэтэл тэгэл кино дотор байгаа юм шиг хэлээд. Brightness-ийн хамгийн юу дэрх дээр нь тавьчаал тэгэл уцаа орлол нийлчихэл. Тэгээ яг яах гэж ирсэн би тэр зорилго болгоо
биелүүлмээр шүү дээ тий. Тэг айгу хоцорж бас орж ирцгээдэг тий. Тэр айгу хүндрэлтэй гэдэг юм байлээ. Яг гоё ингээд хүн төвлөрөөд үзээ сууж ангууд хоцроод орж ирчээд ингээд за уучлаарай гэдэг ингээд ингүүд нөгөө хамаг анхаарал ингээд өөр тийшээ тэгээ намайг орхио оддог. Яа гоё орцоо. Би шууд тэрэндээ стресстэй л явчих. Яа энэ хүн хурдан суугаад үзээсэй гэл. Тэрийг боцоор байгаа л. Тэгээ ялч ингээд хүний нэг юм гоё мэдрэмжийг байхгүй байдаг тий. Тэгэхээр манайхан гоё цагаа бариад за байдлын 30 минутын өмнө байлээ тий. Энэ эхлэхээс ядаж 10 минутын өмнө гоё очичоод газ ороо суудлаа модлаа ингээд ажил хиндэ амар. Гоё тий. Тийм тэгээд бас яг нэг дөөр балет үзэхэд өмнө одоо ч нэг гадаадад болоод байгаа шүү дээ. Итали, Францад болоод байгаа. Яг манайх одоо нэг дөөрийн театр дээр хажууд нь ингээд хоёр дэлгэцтэй орчуулга гардаг болсон л доо. Яг тэрнээс өмнө яг тийм удаан хугацаагаар ч одоо 1 2 3 цагаар үргэлжлэж байгаа шүү дээ. Тийг удаан хугацаагаар одоо манайхан чинь сүүлийн үед айгүйх тийм удаан хугацаагаар кино мөн үзэж чадхаа болчих шүү дээ. Тэрэндээ бэлдээд юу ачвал надад айгүй зүгээр дээ. Судалжвал үйл явдлын би бол ингээд дөөр үцхээс өмнө өөрийгөө спойлдоод тэгээ за энэ ийм үйл явдал гарах юм байна тэр тэх юм байна нэг юм байна тэрний дараа энэ ингэж тэрийг алах юм байна гэл тэгэл өөдөө хүлээгэл ингээл байгаал за нийцээ алах бол одоо тэгчлээ яг тийж үзэх надад айгүй сонирхолтой бол байдаг яг нь тийж удаан хугацааны тийм урт уртнууд тэр чинь ингээл нэг хүн одоо би чамд хайртай гэж хэлэх гэж байхдаа бүр 20 минут болно шүү дээ заримдаа жишээ би чамд хайртай гэж дуулаа л нөгөөд нь тэгээд ингэтэн байж байгаа л би ч гэсэн чамд хайртай гэж 20 минут дуулдаг ч юм уу тий тэр бол айгүй урт штэ тий хүмүүст айгүй урт санагдах байх гэж бодоод яг хэллээ надад бол яг тийм санагддээ. За тэгэхээр одоо нөгөө манай багш гоо маргад маань хэдэн насны хүүхдүүдтэй ажилдаг вэ? За би хөвчлэн одоо 5-аас 16 насны хүүхдүүдтэй хөвтлээ ажилдаг. За ерөнхийдөө 7-8-тай бас 10-13-тай 10-аас 13 настай хүүхдүүд айгүйх байгаа. Тэгээ сүүлээд бол одоо эцэг эхчүүдийн хүүхдээ урлагийн болгоцтой болгох бүр одоо нас нь бүр айгүй ойртоод байна. Одоо бүр надад бүр 2 настай хүүхд авах гэж орж ирж байгаа. Хүүхд тийм үү? 3 настай хүүхд авах уу гэл. Тэр боломжтой юу? За 2 3 бол жоохон боломжгүй. 2 бол бүр боломжгүй. 3 бол ерөөхдөө маш удаанаар тэр бол яг цэвэр ээж авийн хичээл зүтгэл тууштай зөөх давтуулах. Тэгээ нэг 2 жил явцсан багт хүүхд хөрхөн болдог. 3-тай эхэлдэг хүүхдүүд байдаг. Гэхдээ яг цэвэр эцэг их багш хүүхэд 3-ын харилцаа холбооноос үүсэх дадлыг бий болгосны дараа хөгжмийн бүрэнгүүд сурна гэсэн. Тэнгүүд яг би бол ингэж боддог 5 6 хүрээд хүүхэд 3 наснаас илүү ойлгох чадвар илүү өндөр байдаг. Бичиж сурсан байдаг тий. Тоолж чаддаг болдог. Тэнгүүд 5 юм уу 6 хүрсэн тохиолдолд овоо хөрхөн 4-тэй болж ирдэг байхгүй юу? Тэр үед нь хүүхдүүдэд авчвал илүү зүгээр гэж боддог. Хэрвээ 3 4-тэйгээс нь яг тууштай зөөж чадахгүй гэвэл зөөр болж байгаа хэрэгтэй. Угаасаа мартдаг. Тэгэл байх л тий. Тэнгүүд эцэг нартаа тэгж хэлмээр байна. Яг тууштай зүүн гэвэл багаас эхлүүлж болно. Хэрвээ яг үгүй гэх юм бол 1-р анги 2-р анги 6-7 настайгаас нь эхлүүлвэл илүү зүгээр. Тийм тэгээ нэг хүүхд чинь томрох тусмаа илүү нэг өөрийнхөө сурах арга барилыг олдог шүү дээ. Яг тэр үед нь even томрох тусмаа л илүү хурдан сурдаг гэдээ ойлгож чад болно. Гэтээ бас тэрийгээ дагаад нэг дутагдал үүдээ. Нэг яг гар хуруу нэг яг ингээд томрох тусам илүү жоохон дайрагдмал ягаад гэвэл нэг өөрийгөө олоод ирэнгүүт би яаж чддэг вүлээ те энэ үлзийг яаж барьдаг вүлээ гэдэг нэг тийм арга сурцсан байгаа даа шүү дээ. Тэнгүүд тэрийг яг хөгжмөдөр ингээд тоглох гэхээр жоохон бас хэцүү байдаг томрох тусмаа. Одоо жишээлбэл ад дээр явдаг том хүмүүс бол ингээд нот ч юм уу те онлайнуудыг бол айгүй урдан зарчин баг эхний хичээл дээр л бүх нотоо үзгээл те сурцсан. Тэнгүүт ингээд гарын ингээд тавиулах гэхээрээс гар нэг айгүй хатуу те. Тийм хөшүүн тэгэхээр бас тэр бас өөр юм те. Тийм гарны тавил. Тэнгүүд ингээд жоохон хүмүүс яадаг вэ гэхээр нас нь багтаад байх тусмаа улам илүү уян гар нь хөвшигтэй хурдан тэрийг зөв тавилд оруулахад илүү хурдан байдаг л та. Тэгэхээр хүүхдтэйгээ насыг бас төхөн онцлогтой бодож иж хэдэн наснаас нь явуулах вэ гэдгийг бас эцэгчүүд бас сайн бодох хэрэгтэй хаа. Насанд хүрсэн хүмүүс бол хэд сурах боломжтой байдаг. Ер нь л одоо манай томчууд ч хурдан сурдаг. Айгүй хурдан сурна тогтоол цайтай. Тэгтээ мартах нь хурдан. Тий. Дагаад хурдан мартна. Хурдан сурна. Өвчиг хурдан мартна. Хүүхдүүд чинь сурах гэж удаан. Тэгээ нэг сурч гараа
мартахгүй байхгүй нөгөө багаа сурсан эрдэм гэдэг чинь нэг юм хаа нэг Ялгаан ингээд тэрнээл. очиод яхаар нэг юм Тий. байдаг штэ тий баг сурж исэн юм. Тэгээ томчууд яг над дээр нэг том насан турш хүн явж исэн нэлийн бүр жил мэл явсан. Нэлийн хөрхөн Монголыг тоглодог болж болоод тэнгуү тэр хүн яасан бэхэр өөрөө сайн тавтдаг байсан. Томчууд бид нар одоо ингэ нөгөө ажилтдаг тий яг төгөлдрөөрийн ард хийлээ бариад ингээд цаг байдаггүй. Тэнгүүд юмаа чийжилсэн байгаад тэгээд тавтаж чадахгүй ч угаасаа сайжирдаг байхгүй. Тодорхой хэмжээний алаанууд нь байсаар л байдаг. Тий одоо хөгжим тоглоно гэдэг чинь ерөөсө тэр чигээрээ рефлекс, дадал гэж ойлгож болно. Одоо ингээд энэ хурууны дараа аль даралтан дээр ямар хуруу вэ гэдгийг би ерөөсө бодох шаардлагагүйгээр миний гар өөрөө хөдлөнө гэсэн үг байхгүй. Оо тийм үү. Энийг ерөөсөө яаж бий бодолдог вэ гэхээр байнгын тавталтаар өдөр болгоны тууштай тавталтаар ингээл байнг хөдлөд авах юм бол тий өөрөө ирэхгүйгээд тий нүдэ найдал нэг хөгжимчид тоглоод байдаг шүү дээ. Тэр бол угаасаа Угаасаа л чаддаг. гаранд норцсон. Тий гаранд орцсон. Тэгэхээр Итрээ тэнтэй тэрийг тэрийг бүр ерөөсөө юу ч бодохгүйгээр тоглолдог болох л ерөөсөө одоо бидний эцсийн гол зорилго гэх юм уу та яг хөгжимчтэй тэгжиж тэр тухайн зохиолыг сурсан байна. Тоглож сурсан байна. бас сонирхолтой юм тий. Тий. Бүр тэгтлээ. Тэр бол угаасаа мэржлийн хүмүүс тийм сурна штэ. Гэхдээ ихтэй хүүхдүүд ч гэсэн яг тийх боломжтой байгаас нь тэр чинь зүгээр рефлекс Тийм. суулгаж байгаа гэсэн үг. Одоо бид нар ингээд өглөө босоод би бол жишээл ингээд өглөө бослоо усуулаа. Энэ бол надад тогтсон рефлекс байгаа тий. Энийг нэг хэсэгтээ би олоолгож чадахгүй. Тэрэн шиг яг тэр тухайн зохиолыг энэ нотны дараа энэ нот ингээд энэ урангуур тоглоно гэдгийг Бүр тархинд тохиол хуруу нь ингээд өөрөө цээжилсэн нэг булчингийн хой санамжаараа цээжлээд тэр чинь бартах гэж бас асар бодох ах тий. Гэтэ бас тэгээ тэрийг дадлуулахын тулд хөгжмийнхаа эхлийн ард суун гэдэг чинь бас аюул том юм байхгүй юу? Одоо тэнгууд хүүхдүүд одоо арчил ихтэй тавтаж чадахгүй нэг л гэдэг чинь тэнгууд багасаа одоо ингэ 5 6 тагаас явцсан хүүхдүүд эцэг нэг тууштай явцсан хүүхдүүд төгөлдөр орол угаасаа хоёул бол угаасаа миний хөгжим. Би угаасаа энэ ард сухал өстэй гээд бүр цаг зарцуулдаг болчт юм лээ. Одоо манай нэг шав байна. Одоо сэтгэл нь санаа тавг байх юм бол хөгжим дээрээ суугаад амар гойлчдаг багшаа гэл тээ. Ингэж ярьдаг байхгүй юу? Тэр өөрөө тайвшраад тийм тэр сонирхогч хөгчүүд мэрэгжил юм ш. Тэгтээ 5 6 тагаас яваад мэрэгжлийн болтлоо явах боломж байдаг байхгүй юу? Яг тууштай. Гол нь тууштай. Тийм. Гоё юм тий. Би одоо яваад би одоо мэрэгжлийн болох боломжтой юу? За насан турш хүмүүсийг бол яг мэрэгжлийн болно гэхээр мал жоохон боломжгүй гэж би боддог. Яагаад гэвэл одоо бид нар бол багасаа хуруугаа хөдөлгөөс сурцсан. Бидний хуруу бол угаасаа юм уян хатан тийм ингээ хөдөлгөөн хурдтай. Тэнгүүд одоо спортоор хичээлдэг ч юм уу одоо ингээд өөр мэрэгжлийн хичээлдэг байсан хүмүүс ирэхээр гар үнэхээр хат байдаг байхгүй. Тэрийг засгаж маш уддаг. Асар яагаад гэвэл угаасаа л тэр хүний гар тэгээ хөвшсөн. Тэгэхээр тэрийг суллах, тэр булчингийн суллах амар ажиллагаатай байдаг. Одоо ингээ өөр мэрэгжил дээр аваад үзэл та тий уран гулагч байлаа гэж бодъё. Тэнгүүд уран гулагчдыг багаас нь бэлтдэг шүү дээ. Сонголтын дасгал хийлгэн хөдөлгөөний эвсэл тий. Тэнгүүд насан турш хүн гулгаж болохгүй гэсэн юу бол байхгүй шүү дээ. Хууль байхгүй гэхдээ яг мэрэгжлийн болж чадах уу гэдэг дээр бас айгүй бага хувьтай. Гэтэ бас боломжтой жиш болно. Бас боломжтой байж болно. Тэр хүний хичээл зүтгэлээс одоо нарийн мэрэгжил хөгжим одоо тэнгис багш хэлдгэр уран гулгалт те. Тэгэл юу жүжиг юу вэ? Тэр өдөр болгоны давталтаар хүн мэрэгжлийн болох боломжтой байхгүй. Тодорхой төвшин сонирхоод орхихгүй. Тийм. Жүжиглээ. За яг хоо би ч тийм мэрэгжлийн болно гэж чичээд юм байхгүй л те. Зүгээр сонирхож асуулаа. Аха. Тийм. Урлагийн ойлголттой болно гэдэг чинь зөв шүү дээ. Одоо Монголд бол хэдэн жилийн өмнө л одоо шинэ 30 хүүхэдтэй анги байлаа гэхэд нэг хүүхэд төгөлдөр тоглодог гэсэн байхгүй юу? 30 нэг ангид одоо өөр сургуулийн те. Ингийн 10 жилийн хүүхдүүд. Тэнгүүд одоо сонсонгууд шавнараасаа за ангид нь хэдэн төгөлдрөөр тоглодог тэнгүүд 5 6 10 гээл те амар олон болсон. Тэнгүүдийн эцэг эхчүүдийн одоо энэ төгөлдөр хуур хийл хөгжим рүү одоо сонирхож байгаа сонирхол нь амар ихсэж чад байв баяртай тийм. Хүүхдээ урлагийн боловсралтай болгох те тодорхой хэмжээний одоо нэг сайхан сэтгэлтэй одоо яг тэр төгөлдрөөр хийл одоо сонгодог хөгжмөр хичээлсэн хүмүүс аягүй сайхан сэтгэлтэй гэж боддог. Нинжин өгөөмөр. Тийм тэгэхээр багаас нас тэгээ явуулж байгаа бол тэр хүүхд урлагийн тэр юунд нь ордог байхгүй. Тэгээ энэрнгүү хүн болж өсөд шүү дээ тий. Тэгээ сэтгэл модох чадвар сайжирдаг гэдэг дээр би нэмээд зүгээр хэдийн юм хэлчихье тий. Тэнгүүд яа хөгжим зад чи төгөлдрөөр дээр хичээ. Төгөлдрөөр яаж тоглодог вэ гэхээр
За одоо ингээд нот байлаа. Ингээд цаасан дээр 5 шугамтай. 5 шугам дээр ингээд юм бөөнхий тий. Бөөнхийн харуу цагаан өштэй юу өшгүй юу дээр нот нөөр. За тэгээд тэр 5 шугамныхаа хаана дээр өнө доор өнө дундаа өнө гэдгээсээ бас өөр. За тэргээ бүгдийг нэхлээд нотуудаа сурлаа. Тэнгүүтээ за дараа нь би одоо ингээд харж илаа тий. Энэ нотыг төгөлдөр орон дээр хаана төгөлдөг лээ? Энэ дэлүү энэ дэлүү. За тэрийг оллоо. За тоглолоо. Дахиад нот руу гарлаа. Одоо энэ хэд тоолох вүлээ? 4 одоо энийг тоглоод 4 тоолох 1 2 3 4-гээд авах болов уу? Эсвэл 2 тоолох 1 2-гээд авах болов уу? За ингээд тоолоод тэрийгэ тоогоо сурчлаа тийм авлаа. За ингээд нэг нот тоглох процесс дуусч байгаа. Төгөлдрөөр дээр бол нэг гэхэд ерөөсөө хизээч нэг нот тоглохгүй. Доор хаяж 3 4 одоо баруун гар дээр чирэл 2 1-2 тоглоно гэдэг нь одоо ингээд одоо 1 секундэд гэж яриа л да тийм. Тэнгүүд 1 цаг хугацаанд баруун гараараа би 1 нот тоглолоо, зүүн гараараа 3 тоглолоо. Энэ ингээд 4 нот болчихж байгаас тийм. Тэнгүүд энэ дөрийг яг саяных шиг харна. Яг харалтай байгаа шүү дээ тэр нотод. Зэрэг харна. Зэрэг хараад тоглоод нэг нотод ойролцоогоор нэгээс 2 секунд л үргэлжлэе гэж бодоход дараагийн нот руу шилжлээ. Ингээд шилжээл явдаг учраас нөгөө нэг төрөний сэтгэн бодох чадварыг сайжруулах. Одоо нүдэрээ харж чихээрээ сонсож гин, гараараа олж гин, тархиараа бодож байгаа. Тэгээ дээрээс нь өшөө бүр хөл орж ирнэ. Хөлөөрөө одоо ингээд энэ нотонд бэр гიშгсэн бол би хөлөөрөө зэрэг дарлаа. Дараа хөлөө авдаг ч юм уу тий. Тэгвэл ингээд бараг нэг юм тасгал хийгээд байгаа шүү дээ. Бүх талаар нь хөлтийг одоо тархийг бол бүх талаар нь хөгжүүлж байгаа. Хүний бие хоёр тархи бол угаасаа зэрэг ажиллаж байдаг. Энэ хөгжимчин хүмүүсийн зүүн тархи илүү бас хөгжсөн байдаг гэж ярьдаг. Одоо шин хөгжимчин бид нар нот уншихтаа хизээч тэр таагтаа хараа явдаг байхгүй. Тэрийг харцсан угаасаа дараагийн таагтаа шилжилтээр хараа явждаг байхгүй. Ингээл тоглож явах явцтай. Тий. Дараагийн нотоо хараа явждаг. Тэгээ өөртөө хажуугаар бас нот эргүүлнэ ингээл тоглож эргүүлэл байгаа. Тий, тийш дээ нэрээ ингэж байж байгаа. Тэгээ одоо энд явж байгаа нотыг л ерөөсөө миний гар тоглож байгаа. Нүд дараагийн нот руу ирж байна. Тэрийг тэгээд бодоод дараа нь нүдээр харж нотыг гар тоглож байхад нүд дахиад дараагийн нотыг харцсан байдаг гэсэн. Тэгээд гар угаас рефлексээр бид нэр ингэ явж яадаг. Тэгээд бид нэр төгөлдрийн даралт руу ер нь л бид нар бараг харддаг тий. Нот руу л харна тэгэл ингэ л тоглож. Тэр ингээд харах шаардлага байхгүй тэрийг сурцсан байна. Одоо түрүүн тэнгэс багш хэлдэг шиг гарт ортлоо бид нэр тийм даал хийсэн байна. Эндээс би доогоос сойл хаана гэдэг үл ингээл олцдог. Тий. Зүгээр л гарынхаа хөдөлгөөнөөр шүү дээ. Вау. Айгуу гоё юм аа. Тийм. Тэгэл тэр тийм болохоор л яг хүүхдүүд ингэ сураад байгаа нь илүү надад таалддаг байхгүй ингээд хөгжмийн боловсрол чинь шаал өөр байгаа байхгүй. Тэр нөгөө бүхэл хөгжим яг тэгэж яадаг бах тий. Тий одоо бүх хөгжим. Одоо хийл дээр жишээл аваад үзэх юм бол тий хийлч нөө нэг гараараа зүүн гараараа байдлаа. Баруун гараараа симчоко тоглолоо. Тэнгүүд тэр утсан дээрээ бас нотоо олно. Тэгээд хийлчин бүр өшөө төгөлдөр урнаас хэлцүү. Одоо шинэ төгөлдөр урдаа нэр. Тий төгөлдөр уран дээр ингээд нэг нот ингээд тоглолоо дугарлаа. Тэнгүүд хийл дээр тэгж дуурдаг. Өөр олдог. Цэвэр өөр олдог. Өөр олно. Өөр олжирэмжээр гэсэн үг. Сонсголоор олдог. Энэ хуруу ингээд 1 мм илүү наашаа ч юм уу цаашаа байхад л ерөөсөө ингээд өнгө нь өөрчлөгдөд буруу нот дарагдчихдаг. Авагдчихдаг. Бурхан минь. Төгөлдөр орчим бол доо тоглол доо дуурна шүү дээ. Хийл дээр доо оол юм бид нэр одоо хийлж хөгжимчд одоо өөрсдөө доогоо хаана тоглолдог. Тэрийг бүр чэйжлэлтэй тавтдаг гэсэн үг байхгүй. Тэр өнгөө олж чэйжлэл. Тэр бүр хэцүү юм тий. Ер нь л хөгжим ер нь би нарийн мэдлэг хэцүү. Аха. Тэр нэг хэцүүгээл тэрийг ингэ за энэ хэцүү юм чинь байлиг бол юу байхгүй зү тий. Аа. Шантарж исэн үе байдаг уу? Одоо юу гэдэг яг энийг ингээд мэрэгжлийн болтлоо хоёр маань явцсан. Одоо бүр ингээд багш гэдэг мэдрэмшээ явж штэ. Тэгэхээр дуу яхаа тухайн үедээ ч юм нэгэн цаг үедээ яа ямар хэцүү юм бэ ч юм уу те. Зөндөө байгаа штэ. Зөндөө юу баг өдөр насараа тийм үү. Одоо тэгтээ миний хувьд бол харамсал байхгүй болсон. 10 жилдээ яг нэг манай 10 жилийн шалгалтууд амар шахуу 6 зохиолыг 3 сарын дотор тоглоод 3 сарын дараа дахиад шалгалт өгвөл ингээл жилдээ 4 шалгалт өгдөг. Тэгээ нэг шалгалтын дээр дөрөж 3-4 аятай болдог. Тэр 3-4 аяг гараас гарна гэдэг чинь амар хэцүү байхгүй юу. Тэгэл өдөр шөнөгүй давтчихж л өдөр болгон 7-8 цаг хөгжмийн ар сууж тэр аяг гаргадаг байхгүй юу. Тэнгүүд чинь багш давт гээл ээж ав давт гээл тэгэл
яагаад энийг давтаад байгаа ингээ бүр ингээ уйлж давтан тэр хөгжмөө чи ингээ яагаад би нэг сурах хэрэгтэй юм бэ? Хүүхдэд гадаад тоглож юм. Би яагаад энийг давтаад байгаа гэлээ та армаар байна гэдэг. Тэгээд яг хөгжимчин болгоно л тохиолддог. Тэгээ хүүхдүүд хичээлээ тараад харьдаг бол бид нэр сургууль дээр байж л мэрэгдэлтэй орно гэд. Тэгэл давталгын өрөөгөө булаацалтал би давтах болохгүй гэл тий. Тэгэл орой бол давтна, хонж давтна. Ер нь бол хөгжимчтэй амьдралыг тиймэрхүү л байдаг. Тэгээ яг одоо ингээд сураад эзэмшээд гараад ирсний дараа би ямар гоё мэрэгжил эзэмшээвэ гэж амар боддог болсон. Багтаа бол яг ээж аваагийн шахалтаар ингээд сурцсан. Тэгээд би ч мөр сургуулаа төгсөөд хөгжмөө зарж ийсэн энэ хөгжмөд тагч тоглохгүй гэд. 12 жил хамт байсан хөгжим минь штэ. Тэгээд төгсөөд за энийг хэдээр тоглох гээд би өөр мэрэгчлэр явна гэд. Тэгээ 1 жил 2 жил хөгжмөө хийж агаад амар санаад хөгжмөө. Яг үнэхээр миний хэцүү цаг өдөр хөгжим байсан байгаа байхгүй юу. Би гуниглахаараа өөр ая тоглоод нота хүссэн аяа гаргаж ирээ би тоглож чадсан шүү дээ. Тоглоол дуулаад тэгээд би айгуу гойлдог гэсэн гэдгийг би хөгжмөө болон мэдэрч ийсэн. Тэгээд за энэ хөгжим бол миний явах хэрэгтэй юм байна гэд. Надад нөгөө дадал болсон. Миний бүр хажуу хань болсон. Тэгээд одоо хөгжмнөөсөө салж чадахгүй ингээл явж байгаа байхгүй юу. Бүр багшаалтлаа явж байгаа. Миний хувьд гэсэн адилхан тэгээд би чинь бүр дөрөв ангитай лөө 8 дахь ангитай л нэг шалгалтын дээрээ бүр муу аваад сургуулаасаа гарахаа шахчихлаа. Тэгэхэд бол би яг ингээ өө за эднэстэй хизээч би нэрээ хөгжмөөрөө яхав би одоо хөгжимчин болоод чиг яг ямар ирээдүй вэ те бодоод яг тэр үедээ бол олохгүйсэн. Тэгээд манай гэрийнхэн ээж эмээ айгуух шахдаг. Жод наадах чинь л одоо наа хөгжимчин чинь хоолж мэрэгчлэн чинь наадахаа сайн давтдаг л. Тэгээд яг гарах гэж идэл нэг манай одоо төгсгсөн багш маань чи тонхлоо гээд Монгол Улсын гавьяа тогш одоо концертууд ажилладаг. Тэгээд тэр багш маань намайг чөвч уунга багтаагааг гэсэн гэсэн. Тэгээ авч намайг төгсгсөн. Хөгжим бүжиг төгсгөөд яг концертоор бас төгсгөөд одоо тэгээ тэр багшаа хачаар гэх юм уу. Би одоо ингээд бас энэ мэрэгчлэлтийг эзэмшээд явж байна. Тээгүйсэн бол би одоо өдөд хаана явж байгаа юм бас мэдээгүй. Сонирхолтой тий. Аха. Тэгэхээр нөгөө Тэнгис багш концерт мастер гээд тэр нэг юм ардан тоглолдог, хөгжмөө тоглолдог гэж байгаа штэ. Тэгээ яг тэр үеийн мэдрэмж нь яаж байдаг вэ? Одоо тэр нэг урд нь ингээл дуучин дуулаад тий ардан хөгжмөө тоглоод ганц нөгөө нэг төгөлдөр өрөхгүй өөр бусад хөгжмөдтэй давхар тоглолдог үү тий? Төгөлдөр ураас бусад бүх хөгжмөнтэй гэсэн үг. Аха. Төгөлдөр урд ч юм болохоор яг өөрөө нэг гэхэд нэгээс олон дуурах боломжтой болохоор тэр бол шаардлагагүй. Бусад хөгжмөд ч юм болохоор хийл за 2 3 дугуурлаа. Үлээр хөгжин ч бол ерөөсөө ганцхан л дуурна. Тэгэхэд нэг яг төгөлдөр артталтан тоглож байгаа хэрэгтэй. Тэгээд би бас энэ концерт мистерээр явна гэж бас боддог байсан юм. Тэгээд одоо л би нэг яг сургуульд хөгжмийн сургуульд яг хүүхдүүдийн арт концерт мистер гэдэг л дээ. Тэгэхэд бол тэр сургуульд хийж байгаа концерт мистерүүдийг ямар үүрэгтэй гэхээр тухайн одоо тэр суралцж байгаа хөгжимчин байлаа тийм. Тэр хөгжимчин болж арай амжаагүй байгаа учраас тэр хүүхдийг суралцагчийг дагуулж хөгжимдөх. Алтангууд нь одоо эндээс тэндээс гээд хажууд нь зөвлөд одоо ингээд энэ чинь тэгж тоглолдог шүү дээ, энийг ингэж тоглолт шүү дээ гээд заагаад ер нь бол бараг л мэрэгжлийн багштай тун ойролцоо гэсэн үг. Тийм. Тэгээд надад бол тэгж хөгжимдөх нь бас яг илүү одоо сайхан санагддаг юм. Тэр нэг том тайзан дээр мэдээж гарч ирсэн те. Нөгөө тэр үед ингээд сандрал байдаг уу? Биш. Байх. Бүх юм дээр том жижиг ямар тайзан дээр гарсан. Ер нь л сандрал. За гараа ноото марчих. За юу илээ. Хэрвээ ноото мартвал яах вэ? Мартин шүү дээ бид нар мартин. Ноото мартвал тэгэл буцчихдаггүй тэгэл ахтай. Багшаа би яачлаа эхнийхээ нотыг яачих. За одоо шинэ нэг яг тайзнаар гараад аим хитрхи сандраад эхлээхээ нотыг мартах тохиол байдаг байхгүй юу? Эхлээхэн гүнзгий юмсгаа явж байгаа л эхэлнэ. Дундаа ноото мартах юм бол тэгэл цааш нь л явна. Зогсож болдгоо. Зогсох ер нь бол жоон бүдүүлэг тайзан дээр хүмүүс үзэж штэ тий. Зогсох бол жоон бүдүүлэг учраас цааш нь явж яаж хийж байгаа дуусгах. Тэнгүүд бид нар тийм дадал хийдэг гэсэн. Одоо аяад тавтаж байхдаа за би энэ даалд бол хаанаас явах уу дараагийн хэсгээ хаанаас чийдэлсэн байх уу гэдгээ тийм дадал суулгаж давхар өөртөө тэгэхээр ер нь хэрвээ тооцоолдог гэсэн тийм байх тий. Ер нь ямар ч тийм муу тохиолдолд ямар ч тийм муу нөхцөл байдал гарсан тэр нь бэлтгэлтэй. Тийм.
Тэгэд одоо тэрнээсээ болж гарахаа мөн ингээ нот дараал. За ихний нот чи миш юм. хитрхи их бас давтаж байгаа тэгээд сандарж байгаад алдах юм болол байдаг юм байна те. Бүхэл хүнд угаасаа тодорхой хэмжээний. Одоо хөгжмөдөө орсон нөгөө нэг гар өөр ирэхгүй ингээ тоглоо явчихдаг байхгүй. Тэгэл гин тавьд би юу тоглоод байна. Тэгэл гид нота мартдаг үе бас байгаа. Нөгөө орцоо явж байгаа шал өөр юм бодвол нэр хин нам хөгжиж байгаа л ясс ингээл өөр юм боддоо. Тэр тэгж болохгүй айлуулах өөрийгөө төлрүүлээл яг аяа дуслан тоглох хэрэгтэй. Нэг юм өөртөө итгэлтэй байж бас давхар байх бах тийм нэг юм би энийг л чад. Тэр чиндээ бас чадвар байхгүй. Тэгээ би одоо яг тайзнаар гараг удаж л байна л да. Одоо би сандрахаасаа илүү би одоо шавнараа нөгөө аягүй тэмцээнд оруулдаг байхгүй. Шавнарынхаа өмнөөс амар сандардаг болсон. За энэ дээр ингэж тавьтчаад ингэж бүтээр ич алчгүй дээ гэж бүр битээ сандраараа гэл. Одоо би өөрөө одоо тайзны айдсаас биш илүү шавнараас л одоо тэр нэг мэдэрч байгаа юм мэдэрдэг болчиход давхар хамт. Яг хажууд нь төг тоглож байгаа юм шиг тий. Олоосон тэмцээн тайзнаар гарах гал тэгэхээр өмнөөс нь сандраад ингээл. Тэгэл тоглолчонгот нь яа за тийм билгүүд. Тэр чинь бас багш нь амар гоё урам зориг авах зүйл. Сая манай гоморгоод ярьлаа л да олон улсын тэмцээн гээл тий. Олон улсын тэмцээнд ерөнхийдөө Монголоос хэр их явдгийн хүүхдүүд зөндөө явж байгаа юм тий. Одоо нөгөө сонирхогч мэргэжил гэдэг одоо ангилсан байна та тий. Мэргэжлийн сургууль гэл одоо Сүйс хөгжим бүж байна тий. За сонирхогч гэвэл сургуулийн төвд зөндөө байна тий. Одоо манай сургуулийн төвтэй адилхан. За тэгвэл сонирхогч хүүхдүүд өөр сургууль цорнгоо хажуугаар нь одоо нэг мэргэжил одоо нөгөө нэг сонирхох хөгжим юм уу балет юм уу бүжиг ингээд сонирхоод байна шүү дээ. Тэргүүрээ одоо хаанч нээлттэй тэмцээнд ордог болцсон. Олон улс болон дотооддоо. Өө тийм үү? Монголд ч одоо яг их тэмцээн болдог. Тий. Тэгээ би яг Монголд хийсээ илүү би нэг олон улс руу хүүхдүүд оруулах дуртай. Төгсгөлт нь CV-нд нэрхтэйгээд. Тэгээ яг Монголд одоо жилдээ олон улс зөндөө болж байгаа. Хонконг, тий, Сингапур, Америк, Испани, Итали, Швейцар гэдэг ер нь тэмцээнд болж байгаа. Тэгээд хаашаа яг тэмцээн болгонд гэтээ өөр ангилалтай. Ямар зохиол тоглох уу, 3 зохиол тоглох уу. Тэгэл ер нь хүүхдүүдэд жилдээ нэг бэлдээд аваад явдсан би. Тэгэхээр манайхаа ерөнхийдөө шагнал байранд хэр их орох уу? Бас орно штэ. Ер нь орно. Одоо зарим тэмцээнд болохоор яг зөвхөн 1 2 3 дугаар байр тэд хүүхд гэж одоо ордог. Зарим тэмцээнүүд тухайн хүүхдийг өөртөө шүүдэг байхгүй юу? Одоо бид нэр бүгд тест өгдөг шалгалт өгдөг штэ. Тэнгүүд 100 авахаас 80 тавьчлаа, би 90 тавьчлаа гэдэг тэрнтэй адилхан одоо сүүлийн тэмцээнд хөвчлэн дандаа өөрийг нь өөртөө харьцуулж дүндэлдэг болсон. Өөрөөр нь шүүлээд юм гэсэн. Одоо шинэ 100 тоглохоос нүхт 90 тоглолцвол 1-р байр. Дараагийн хүүхэд нь дахиад 95 тоглож дахиад 1-р байр. 1-р байрын заавал тэд хүүхэд энэ гэсэн байха болчиход байна. Өө ямар гоё юм те. Тийм сүүлийн тэмцээнүүд ер нь сүүлийн тэмцээнүүд яг тиймэрхүү болсон. Гэтэ бас манайхан сайн судлахгүй болвол яг нэг мөнгөний тэмцээнүүд бас байдаг. Тийм. Орсон болгонд байртай гэсэн үг. Орсон хүн болгон те ямар тоглолсоосоо шилтгалаад 1 2 3 тусгай ч юм уу те. Тиймэрхүү юмуд ордог их ордог болсон байна. Монголоос ч гэсэн те. Тэнгүүт ингээд манайхан одоо мэдхгүйгээсээ олж их үү те. Энэ мондог багш. Хүүхэд нь тийшээ гадагшаа яваад тийм тэмцээнд ороод тэдгээр өрөнд орсон гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол бас айгууд тийм өрөөсгөл ойлголт байдаг. Аха. Яа угаасаа л нэг яг нарийн урлагийн мэржлийг одоо дийлийг нь мэдэхгүй болохоор нөгөө харагдаж байгаа үндэ байхгүй. Яг нөгөө гадагшаа яваад ирсэн хүн сонсоод айгуу сайхан сонсогдож байгаа тийм. Тэдгээр байр гээл те. Тэнгүүд л бас л нөгөө тэг бас л багшийн л ур чадвар тэнд явж байгаа ш те. Тэнгүүд цаанаас хөгжим үжигээс энэ жинхэнэ мэржлийн тэмдээнд ороод жинхэнэ Монгол улсын нэрийг гаргаа явж байгаа хүмүүс зөнд байгаа. Тэрийг хөвчл марагд урддаггүй. Яг л манай багш нар чимээгүй л ажиллая гээл хүүхдүүд нь чимээгүй л байр ажиллаа явждаг учраас сүүлийн удаа сошиалдаар дандаа нөгөө өөртөө реклам хийдэг. Тийм хүмүүсийн юмнууд жоох ил гараад байлаа л дээ сүүлийн үед тэрийг одоо жоохон шүүлт төрт хүмүүс хандгал хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол 1-р байранд орлоо гэдэг нь бүр тийм байна биш гэж байна. Тийм тэмцээнийхээ төрлөөс шалтгаална л та. Үнэхээр яг 1-р байранд зарим тэмцээнд орсон бол мундаг. Заримд нь орох юм бол зүгээр. Яг зүгээр гоё өөрийнхөө хэмжээнд дийлсэн дэрүүгээрээ л шалгарчлаа тий. Аха. Тэрийг наамтай цаантай ялгаж л ойлгох хэрэгтэй л тий. Тийм тэгээд бас манайхан одоо нэг айгүйх өдөг болчих. Төвлөрөөр одоо хийлтэй хүмүүстд айгүйх сонгож суралцж байгаа тэнгүүд мэргэжлийн бус гэдэг 2 төрлийн багш одоо Монголд байгаад байна. Одоо мэргэжлийн бусаа. Тийм мэргэжлийн бус хэрэг те хөгжим бүжиг төгссөн. Гэтээ өөр мэргэжлийн.
өөр хөгжмөр ч юм уу төгссөн одоо за нэрийн нийлээд яг хоо за миний мэдгээр л нэг тийм ардын хөгжмийн нэг тийм багш байдیں۔ Үлээвэр төгссөн ардын хөгжим шанд манд төгссөн хүмүүс одоо тий амьдралын гарч ирэх төгөлдөр ор заах жишээ тий. Тэрийг яг юу гэж хэлдэг вэ гэхээр яг хөгжмөөрт бол төгөлдөр урыг чил ордог л доо. Төгөлдөр ураас босоод бүх мэрэгжилд хөгжим бүжиг тий. Ерөнхий төгөлдөр урж ордог 6 дугаар ангиас эхлээд. За тэгээд 12 төсөлтөө улсын шалгалт төгсдөг. За тэрэн дээр ингээд тодорхой төгөлдөр ур тоглох ингээ анхаашдны мэдгэтгүнтэй ч юм уу те болоод төгсдөг. За тэрэн дээрээ ингээд дөрөөлөөд манайхан айгүйх төгөлдөр уурын багш гэж багшлаад заагаад идэг. Энэний хор уршиг манайхан бас сайн мэдгүйгээсээ болоод одоо бид нар ч нэг 5 тооны үлгэр та нарт нэрээ чадж байгаа юм дараагаа авахгүй сайн яваа нэг битгий юм гэж айгүй нэгэндээ атаарах чи та нар энэ атааргаад байгаа юм бол байхгүй тий. Энэ чадж штэ тий. Гэт тэгэж бид нар лөө айгүй хатаа гэрдэг. Тэгээд нэг талаараа бас бидний буруу бид нар өөрсдөө мэрэгжлийг хамгаалж чадахгүй байна. Тийм тэнгүүд энэ бас нэг зарим талаараа аюу өрөөсгөлтөө. Яг бид нар өөртөө тэгж сурталчилж явахыг одоо хүсдэггүй ихэнх сонгодог хэмжээд. Тэгээ бид нар ингээд чаддаг юм аа чаддаг юм хийж бид нар амжилт гаргаж байгаа. Тэрийг ингэж рекламддаг бос хүмүүс шиг. Тэнгүүт ингээд монголчууд те юу сонирхож байна. Ерөөсөө өөрийгөө рекламдсан өөрийгөө ингээд магтсан тийм. Одоо сошиал дээр юу болж байна те. Хосор жамаа харалтаа. Тийш дээ. Ямар хүмүүс од болоод байна гэдгийг харах юм бол ерөөсөө ойлгомжтой болчихно. Тэгвэл мэрэгжлийн багшийн тавьсан гар, мэрэгжлийн бус багшийн тавьсан гар өөрөдөг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг буцаж одоо тий яг л энийг асуух гэдэг юм л та. Одоо тэнгууд ингэдэг байхгүй над дээр ингэ сурч ийсэн ингээ хүүхдүүд орж ирэн тэнгууд ноото өнгөөр сурцсан. Хурууны дугаараар сурцсан. Ноот уншаад мэдэхгүй тэгсэр амар лаглагай тоглоод байгаа. Тэг чи яаж сурсан гэвэл багш зүгээр гараар ингэ таагаад үзсэн. Тэр чинь ингээд амар буруу байхгүй. Тэр үг цаашаа өөр ай сурыг чадахгүй, багш байхгүй болж чадахгүй. Өө тийм үү тий. Одоо ингээд багшийн гараар ингээд сурцсан байна тэр үгттэй. Тэнгүү дахиад дуртай аяа гаргаад ноото тавилаа мэдхгүй байхгүй ноото. Тоглож чадахгүй штэ. Тэр багш байхгүй болчвол тэр хүүхд чадахгүй. Тэнгүүд миний арга барил бүх хүүхдүүд минь надгүйгээр ноото тоглож чаддаг хэмжээний болгож би хүүхдүүдэд дуусгадаг байхгүй юу. Тэгэхээр өөр юм. Тэнгүүд одоо шинэ манай нэг том шим 16-аатай сая гадагшаа яваад над дээр бүрдэл 8 жил явж байгаад сая сургуулиуд төгсөө явцсан. Тэнгүүд манай хүүхд одоо ямар ч мэрэгжлийн зохиолоор тоглож чадна. Яагаад гэвэл би тэрийг бэлдсэн. Одоо багштай багш хүүжиний чаддаг болоод ингэ гаргаж байгаа мундаг байхгүй юу. Тэр чин мэрэгжил гарын тавил байвал тий. Тэгэхгүй тэгээд нэгэнт гарын барил нь буруу ороод ирсэн. Ноото унш чаддгүй засах амар удаан хэцүү байдаг. Өөд эцэгч тэрийг мэдэхгүй нөө эхний хичээл тэр манай хүүхдэд мамнаш толгой сурчлаа шүү дээ. Вау хэлтэй. Тэр буруу шууд л заагаад өгсөн байгаа байхгүй тэр чинь. Гүн ухагтах нэг юм зааж өгч байгаа гэсэн үг үстэй автоматар тий. Одоо шинэ одоо ингэ ном уншдаг тий бид нар өсөг сураад ном уншиж байгаа. Тэгмүүд үлгэрийг чийжлүүлчихэд байгаа байхгүй юу? Ном чийжлүүлдэг байгаа байхгүй юу? Тэгээ дараа нь тэр хүмүүс үлгэрээ ярьж өгч, хөгжмөө тоглож өгч тий. Тэнгүүд би болохоор яаж энэ үсгийг уншаад хооронд нь холбоод номоо ойлгоод байгаа бэ? Тэрийг заадаг мэрэгжлийн багш нар. Энэ бол яг мэрэгжлийн бос багш нарын ялгаа гэх юм уу да. Одоо бид нар бол яг ноот тоглох арга зүг нь зааж өгч байгаа гэсэн үг. Цаашаа өөрөө сураад ингэ боловсрох тий. Тэгвэл яг зөв суурин тавьцсан хүүхэд би зохиол өглөө ноот өөрөө сураад ирдэг. Би зөвхөн хөгжмөөр ажилладаг байхгүй. Тэгэхээр яг ингэ л гоё хамтарч ажиллаад байна тий. Тэнгүүд манай эцэгчүүд бас ингэж яадаг л та нэг л ая тоглоо сурахчмаар байна. Хоёр л ая тоглоо сурахчмаар байна. Тэнгүүд тий нэг ая тоглож л байвал нөгөө мэрэгжлийн бас одоо хамаагүй гэдэг байр суурьнаас ханддаг. Гэтэ би нэг бол яг айгу энэ жишээгээр авч ярих туртай. Одоо гүйлтийн тамирчин байлаа. Мэргэжлийн тамирчин. За би мэргэжлийн бос зүгээр хүн, хувь хүн. Би гүмээр байна. Тэ? Гүйл дээр хичээлэх боллоо. Би нэг 3 км гүгээс сурчээ. Энэ миний зорилго. Тэнгүүт би тэр 3 км-ийг дуусгаж илээвэл хазгаа мөрийг гიშх. Тэ? Тэг дунд нь буруу амьсгалах. Хамаагүй. Биш шүү дээ, тэ? Тэнгүүд энийг яг хөгжмөөр яг адилхан. Тэр нэг аяыг яаж тоглох вэ? Дараа нь ямар одоо тий өндөрлөл учрах уу? Адлаад яг гар хурааны өвдөн хөгжмөөр болвол тэнгүүд ингээд хүмүүс ингэж ярих хэлээ сайн ойлгодог л та сайн нэг гүйлтийн жишээн дээр
Тэгээ тэгж гүгээд байх юм бол чи эрүүл мэндэд нь өөрт нь дараа нь асар их сөрөг дагуулна шүү дээ. Тэр нь бол яг хөгжмөндөр бол бас яг мэрэгжлийн тодорхой хэмжээнд хор уршиг дагуулад байна тий. Ямар ч юмыг сурахын тулд угаасаа нөгөө системтэй зөв сурах хэрэгтэй. Фитнес ч гэсэн тийм шүү дээ. Яг багшаар зөв татгалзаа хийхгүй бол буруу болчихлоо ордог шүү дээ. Тий. Тэнгүүд бид нар чинь мэдэхгүй очил худлаа байна яагаад гэдэг. Тэгэл буруу юм хөгжүүлчихдэг. Тэгээ дараа нь эн чинь болсонгүй. Энэ багшаас л аллаа гэдэг. Ер нь бол тэгдэг шүү. Тийм болсонгүй шүү дээ. Тэгээд мэрэгжлийн багшаа заалгасан бол өөр л байхгүй. Тэнгүүд эн чинь бүгд хамаатай. Бүх юм дээр хамаатай. Тэгээ одоохондоо ингээд яг болоод байгаа юм шиг гоё чаддаг байгаа юм шиг мөртлөө ирээдүйд тэр хор уршиг нь бол асар их байдаг. Ялгаатай. Гоё үг хэлээч та хоёр маань яг өөртөөхөө өнцгөөс яг гоё нэг мэрэгжлийн хүмүүсийн үүднээс гоё. За ямар ч өнөөдөр ийм гоё подкастт урьж оролцсон баярлалаа. Тэгээд би харин одоо ингээд нөгөө яг энэ хөгжим урлагийн талаар хүмүүс аягүй түүхийг хүсдэг байсан. Яг зөв буруу ялгааг нь ярихыг хүсдэг байсан. Тэгээд сая бол үнэхээр яг тэр ялгааг нь харуулж ярьж чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр та бас юмд наантай цаантай хандаад тэгээд хүүхдүүдэд хөгжим сурахтаа хаана зөв багш нар яах вэ гэдгийг анхаарад ингээд сонгож байгаарэ. Тэгээ бас судлаарай тий. Тэгээд урлагийг одоо ингээд илүү сонирхож жоод одоо би айгу баяртаа гэд хэлмээр байна. Тийм. За би ч гэсэн. Тийм. Тэгээ эцэгчүүдэд зөвлөхөд одоо мэрэгжлийн босын тий яаж алах вэ? Шүдний эмнэлэгт ороод шүдний эмчийн диплом нь хан дээр явж идэх шүү дээ тий. Тэрэн шиг мэрэгжлийн хөгжимчдээс диплом байгаа шүү дээ. Тэрийг санаа зовх зүйлгүйгээр асуугаад тий. Асуугаад та ямар сургууль төгссөн бэ гэж ядаж тэг ямар мэрэгчлээ төгссөн бэ хэр удаа ажилласан бэ ч юм уу тий гэдгээр нь одоо бас асууж үзэх бүрэн нээлттэй шүү. Одоо тэгж багшаа сонгох юм бол илүү үр дүнтэй. За баярлалаа. За тэгээд манайх одоо ингээд гоё оролцогч нартай гарын бэлэг гардуулж байгаа. Энэ манай дэлийг гээд хамт олноос ирүүлсэн бэлэг байна. Баярлалаа. Ирсэн баярлалаа. Баярлалаа.